Нөөцийн буцаан олголтын 2%-ийг 5% болгон нэмэгдүүлэх шийдвэрийг хойшлуулжээ. Жеффри Эпштейний асуудлаар хууль зүйн дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг байгуулна. Арчсан намын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Баяр цогтын улс төр дэх иргэн нэрэлт. Нийт өрхийг дулааны тоолортой болгоос дулааны төлбөрийн алдагдал 20-30%-аар буурна билээ. Орон тэрэг үзэгчтэй Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлж байна. Сая танилцуулсан боломжтой зүйлийг Учирлын засгийн газар татврын ачааллыг 2.2 их найт төгрөгөөр бууруулах хуулийн төслөө өнөөдөр улсын хуралд өргөн мэдүүллээ. За энэ хууль батлагдсанаар иргэд аж ахуй нэгжүүдийн нуруунд дээрх ачаа хөнгөрч амьсгаа авах боломж бүрднэ гэх хүлээлт нийгэмд үүсэж байгаа юм. Гэхдээ нөгөө талдаа нэмэгдсэн үртгийн албан татвар буюу нөөтийн буцаан олголтын 2%-ийг 5% болгож нэмэгдүүлэх хуулийн хэрэгжилтийг засгийн газар хойшлуулчихлаа. Ингэснээр иргэдийн халаасанд очих байсан 1.6 их найт төгрөг төрд үлдэхээр болж байна. Засгийн газар нэг гараараа татврын ачааллыг бууруулах гэж байгаа ч нөгөө гараараа нөөтийн буцаан олголтыг нэмэгдүүлсэн шийдвэрийг хойшлуулчихлаа. Тодорхойлбол Зандан шидрийн засгийн газар энэ оны төсвийг дагалдуулж нөөтийн буцаан олголтын 2%-ийг 5% болгож нэмэгдүүлэх хуулийг улсын хурлаар батлуулсан. За энэ шийдвэр эх 10 дугаар сараас эхэлж хэрэгжих ёстой байсан. Гэтэл Улс-орчлын засгийн газар энэ хуулийг хойшлуулж байгаа талаар эдийн засгийн хөгжлийн сайд инх баяр өнөөдөр мэдгдлээ. За ингэснээр 2024 оны сонгуулиас хойш яригдж байгаа нөөтийн буцаан олголтыг нэмэгдүүлэх асуудал ахин хойш татагдлаа. Нөөтийн 2% буцаан олголтыг 5% болгох ийм хууль хэрэгжих ёстой. Энийг хойшлуулахаар бид төсвийн хүрээгээ дагуулan өргөн барьж байна. Эний өртөх нь 1.6 их найт төгрөгийн зардал гарч ирээд байна. Ийхүү иргэн бүрийн өгсөн хүлээж байсан нөөтийн буцаан олголтыг 2%-аас 5% болгон нэмэгдүүлэх шийдвэрийг засгийн газар чимээгүйхэн хойшлуулж ирэхлээ. За ингэхдээ татврын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өнгөлөн далдлалт хийж урагшаага хоёр алхаж хойшоогоо нэг алхлаа. За энэ нь үнэхээр татврын шинжилэл мөн үү гэх хэрэгэлзээж төрүүлж эхлэв байна. Харин ерөнхий сайдын зүгээс өнөөдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн татврын хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийнхээ гол өөрчлөлтүүдийг ингэж ярьлаа. Тэр хувийн орлогын албан татврын хуульд жилийн 1 тэрбумаас бага үйл ажиллагааны борлуулалтын орлоготой иргэн борлуулалтын орлогоо 1%-аар төлөх зохицуултыг тусгалаа. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлогод хувийн орлогын албан татварыг 100% бас хөнгөлөх зохицуултыг мөн тусгаж байгаа. Иргэн анхны өмчлсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үйл хөдлөлийн төрөнг борлуулсны татвараас бүрэн чөлөөлөх мөн зохицуултыг тусгасан. Ерөнхий сайдын хэлсэн эдгээр заалтуудыг бодит болгож татврын ачааллыг бууруулах хуулийн төслийг батлахын тулд засгийн газар эх онд нэгж шин төслийг санхүүжүүлэхгүй байхаар болжээ. За өөрөөр хэлбэл нэгэнт эхэлчихсэн үргэлжлээд явж байгаа төслүүдэд дуусгах зарчмыг барьж ажиллана гэлээ. За ингэхдээ бүх хүчин төслүүдэд үргэлжлүүлэх биш, эренбэлнэ гэдгийг хэлж байсан юм. За тодорхойлбол эх онд 3.6 их найт төгрөгийн дүн бүхий төслүүд үргэлжлэхээр байгаагаас 2.2 их найдыг л засгийн газар санхүүжүүлж дийлнэ гэдгийг инх баяр сайд хэлж байсан юм а. Жеффри Эпштейний хэргийн баримтад Монгол улсын нэр бүхий улс төрчид дурддагдсан талаарх мэдээлэл ил болоод удаж байна. За гэтэл өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллага энэ асуудалтай холбогдуулан ямар ч шалгалт хийгээгүй болох нь 2 хоногийн өмнөх хууль зүйн байнгын хорооны хурал дээрх зарим гишүүдийн асуулт хариултаас тодорхой болсон. За иймд зарим улсын хурлын гишүүний зүгээс энэ асуудлаар хянан шалгах төр хороо байгуулах тухай ам нээсэн. Харин өнөөдөр хууль зүйн дотоод хэргийн сайд амар сайхан Жеффри Эпштейний асуудлаар ажлын хэсэг байгуулна гэж мэдгдлээ. Дэлхийн зарим улс оронд Жеффри Эпштейний имэйл дүрдэгцэн олон хүмүүс ажиллаа өгч мөрдөн байцаалтад дуудагдаад явж байна. За гэтэл манай улсын 2 ч ерөнхийлөгч асан, 1 ерөнхий сайд асан болон тэдний хамаарал бүхий хүмүүс нотлох баримтад дурдгдсан ч хуулийн байгууллага үнийг үл тоосоор өнөөдөр хүрлээ. За гэтэл Дубайн гэрээг байгуулахаас яг 1 жилийн өмнө манай улсын нэр бүхий улс төрчид Дубайд 23 сая төгрөгийн тасалбартай морин уралдааныг Жеффри Эпштейний зуучлалаар Рио Тинтотой холбоотой хүмүүстэй
үтсэн гих ноцтой мэдээллийг зарим улсын хурлын гишүүд ил зарлаад байгаа юм а. Энэ нь манай улс төрчид барьцаанд орж ашиггүй гэрээ хийсэн байх вэ гэх болгоомжлолыг ч үүсгэж байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар ажлын хэсэг байгуулснаар Эпштейнтэй уулзаж холбогдож байсан улс төрчид эх орондоо ирж мэдүүлэг өгөхгүй зэрэг асуудлууд уран гарч байгаа юм а. Нэгэнт яригдсан зүйлүүдийг л одоо хуулийн өрөө шалгаж тогтооё гэж байгаа шүү дээ. Тэрнээс одоо хин нэгнийг авчрах эсвэл хин нэгнийг авчрахгүй байх тухай асуудал ерөөс биш. Хэрвээ хийгээгүй бол хин нэгний нэр төрд халдаж болохгүй. Хийсэн бол хин нэгнийг хуулиас гадуур орхиж болохгүй. Тэр тусмаа гадаад улсад шалгаж байгаа олон улсын ийм одоо шинжтэй хэрэг түүг тэгээд бусад одоо өөр улсын хуулиар шалгаж байгаа асуудал дээр бид баримт нотолгоогүй дундуур нь орох эсвэл манай улстай зайлшгүй холбоотой үндэсний аюулгүй байдал гэдэг юм уу дотоод улс төрийн нөхцөл байдалтай холбоотой эдийн засаг нийгмийн аюулгүй байдалтай холбоотой асуудал байвал тэрийг бас орхидуулж болохгүй ийм л нөхцөл байдал байгаа учраас ажлын хэсгийг байгуулж үнэн мөнийг тогтоох ёстой гэж бодож байгаа. Эпштейний асуудлууд бол Монгол улсын гадаад нэр хүнд дотоод аюулгүй байдал ирээдүйд учирч болзошгүй улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж хууль зүйн сайд үзжээ. За ингэхдээ холбогдох байгууллагууд болон мэргэжлийн экспертүүдийг оролцуулж нарийн дүн шинжилгээ хийж бодиттой мэдээллийг олон нийтэд өгнө гэлээ. За ингэснээр одоо явж байгаа үнэн худлаа нь үл мэдэгдэх сенсац сураг төдий асуудлууд бухарлагдана гэж үзэж байлаа. За яг энэ мэдээнд дурдгдсан Жеффри Эпштейн нь бэлгийн мужлогийн хэрэгт буруутгагдаж төр хорих газар байх үедээ амиа хорлсон гэгддэг. За амиа хорлохоос өмнө бичсэн байж болзошгүй загтлыг Америк нэгдсэн улсын холбооны шүүх олон нийтэд ил болгосон байгаа юм а. Энэхүү загтлыг Эпштейн 2019 оны 7 дугаар сарын 23-нд амиа хорлох гэж оролцсныхоо дараахан бичсэн байх гэж таамаглаж байна. Шүүхэд илгээгдсэн энэхүү бичгийг Эпштейн яг өөрөө бичсэн эсхийг албан ёсоор баталгаажуулахад хүндрэлтэй байна. Мөн нилээд сараачиж бичсэн гаргац муутай байгаа гэж их сурвалжууд мэдээлж байна. Түүний бичсэн гих загталд намайг олон сарын турш шалгасан ч юу ч олоогүй. 16 насны хэрэг дахин сөхөгдсөн байна. Хизээ баяртай гэж хэлгээ шийднэ гэдэг олзуурхаштай хэрэг. Намайг уйлна гэж сансноо сонирхолгүй юм гэж бичжээ. Эпштейний эхний амиа хорлох орлогын тухайд тайлбарлал 2019 онд 7 дугаар сарын 23-нд Эпштейний шоронгийн өрөөндөө улбар шоронгийн 5 гаруй хүзүүгээр осон мөн хүзүү нь үрэгдсэн улмөртөө олдсон талаар Америк нэгдсэн улсын хууль зүйн яамны ерөнхий байцаагчийн газрын тайланд дурдсан байдаг. Түүнтэй хамт шоронд хоригдож байсан Нью-Йорк хотын цагдаагийн байгууллагын хуучин ажилтан Николас Тартаглион олсон байдаг. Тухайн үед тэрээр Эпштейн өөрийгөө дүүжлэхийг оролцсон гэж хамгаалтын ажилтнуудад мэдүүлжээ. Гэвч хэрэг явдлын дараахан Эпштейн Тартаглион надад халдсан гэж мэдүүлж байсан боловч удалгүй мөрдөн байцаагчдад юу болсон талаар мэдэхгүй гэмтлээ хэрхэн авснаа ярихыг хүсэхгүй байна гэж хэлсэн байдаг. Албаныхан загтлыг албан ёсоор шинжилсэн хэсэг нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Ямар ч тач Эпштейний бичигтээ төстэй байсанд бол жинхэнэ байх магадлалтай гэж үзсэн байна. CBS телевизийн 60 минут нэвтрүүлэгт өмнө нь Эпштейний бичсэн байж болзошгүй өөр нэг тэмдэглэлийг нийтэлж байсан бөгөөд түүнд нь одоо олдсонтой ижил өгүүлбэрээр төгссөн байдаг. Жеффри Эпштейн 2019 оны 7 дугаар сард 2002-оос 2005 оны хооронд 14 хүртэлх насны охтыг бэлгийн мужлогт оруулсан хэрэгт буруутгагдан баривчлагдсан юм а. Түүнийг тухайн сарын сүүлээр тийхүү амиа хорлох гэж оролцсны дараа хяналт шалгалтыг чангатгсан боловч өөрийгөө амиа хорлох бодолгүй гэж мэдүүлж байсан байна. Гэсэн ч тэрээр 2019 оны 8 дугаар сарын 10-нд шоронд нас орсон байдалтай олдсон бөгөөд холбооны мөрдөн шалгалтаар 2023 онд гаргасан дүгнэлт нь шоронгийн ажилтнуудын олон давхар алдаа хайхрамжгүй байдал дүрмийн зөрчил түүний үхэлд нөлөөлсөн гэж үзсэн байдаг. Өчигдөр Арчилсан намын үндэсний бодлогын хорооны 69 дугаар хуралдаанаар за энэ намын ерөнхий нарийн бичгийн дарга буюу Генсекийн үүрэг гүйцэтгэгч Баяр Цогтыг жинхлэх асуудлыг хэлэлцээд 66.27% саналаар дэмжсэн. За Арчилсан намын одоо сүүлийн 10 гаруй жилийн олон ялагдал фракцийн хагарлыг шийдэж чадах хэсгийг одоо харахад үлдлээ. За Арчилсан намын шинэ Генсек улс төрөөс төр завсарлаад байсан. За тиймээс түүнийг хинбэ гэдгийг бас таймлан мэдээлэл өгөхөөр студид үлэмж төгс ажиллаж байна. Өдрийн мэнд үлэмж төгсөө. За мэдээж 1990 онд арчил гарснаас хойш бол Баяр Цагт маш том одоо арчилын бас хүчин зүтгэгчдийн нэг байсан шүү дээ. Тэгэхээр бас зарим хэсэг хүмүүс бол түүнийг одоо хинбэ гэдгийг те бас мэдэхгүй байж магадгүй. Тийм учраас тэрээр одоо улс төр орж ирсэн болоод за яг одоо хинбэ гэдгийг бас нэг
үзүүлэхгүй. Тэгэлгүй яг Сангажовын баяр цогт бол Монголын парламентын түүхэнд одоо хамгийн залуудаа улсын хурлын гишүүнээр сонгогдсон улс төрд эрт хөл тавьсан ийм туршлагатай улс төрч. Нийт 4 удаа парламентод сонгогдож исэн, сангийн сайдаар ажиллаж исэн, засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж исэн. За дараагаар нь арчилсан нам ялагдаад, оюутлогын гэрээтэй холбоотой асуудлаар ял шийтгэл аваад, за улс төрөөсөө төр холдоод 2 жилийн өмнөөс одоо арчилсан намынхаа тэргүүн дэд даргаар иргэн ирээд одоо өчигдөр одоо арчилсан намынхаа ерөнхий нарийн бичгийн дараагаар жинхлэгдлээ. Тэгэхээр Монголын энэ олон улс төрийн одоо намын тогтолцоот олон ургач үзэлтэй энэ шинэ улс төрийн одоо энэ соёл тогтсон 30 гаруй жилийн хугацаанд энэ том улс төрийн хар нөхөнд ороод эргэн ирэлтийгээд амжилттайгаар одоо улс төрийн дээд тавцанд гарч ирж байгаа гэдэг бол баяр цогт бол Монголын улс төрийн соёлд бол улс төрийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг бол нэмлээ гэж харж байна. Ер нь баяр цогт гэдэг хүн арчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга болсноороо энэ улс төрийн институт томоохон улс төрийн намд ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг хүн ямар үүрэгтэй вэ? Улс төрийн хувь заяа цаашлаад Монгол улсын одоо энэ бодлого тодорхойлохын шийдвэр гаргах төвшөнд ямар үр нөлөөтэй байж болох вэ гэдэг дээр маш том хүлээлтийг үүсгэлээ. Энийг сая ч гэсэн манай Ариука сая хэллээ. Ер нь арчилсан намын удаа дараалсан олон удаагийн ялагдлуудын цааш шалтгаан ерөөсөө л хэн энэ арчилсан намын галтгойг өдөрж ив, хэн гинсекээр ажиллаж ив гэдэг нь өөрөө ийм хэмжээний том лидер арчилсан нам байсангүй. Дандаа ер нь бол нэг юм үүрэг гүйцэтгэгч нар эсвэл 1-2 жилийн хугацаатаагаар төр тамилагдсан гинсек хөвдлийн 12 жилийн хугацаанд арчилсан намын галтгойг барьж ирлээ. Харин энэ үед нь бол Монгол Ардын нам 3 том дараалсан ялтыг байгуулахад Ардын намын ерөнхий нарийн бичгийн дараагаар хэцүүгийн амар баясгалан ажиллаж байсан. Бид нар амар баясгалан ярьдаг. Монгол Ардын намын энэ олон ялтын цааш шалтгаан бол ерөөсөө энэ гинсектийн галтгойг одоо манлайлж исэн хүнтэй холбоотой гэж ярьдаг. Арчилсан нам тийм хэмжээний лидер байсангүй, тийм хэмжээний лидерүүд нь арчилсан намынхаа галтгойг зангидж чаддаггүй байл. Одоо харин баяр цогт энэ давтсан дээр гарч ирж байна. Уг нь 2024 оны одоо улсын хурлын сонгуулиас өмнө баяр цогтыг арчилсан намын тэргүүн дэд дараагаар сонгосон. Тэгээд тэргүүн дэд дараагаараа уг нь энэ сонгуулийнхаа штабыг удирдуулаад ерөнхий менежерээ хийлгэсэн бол одоогийн улс төрийн нөхцөл байдал, сандал суудлын нөхцөл байдал ямар түвшинд байсан болоо гэдэг өөрөө бас асуултаа болж байгаа. Тиймээс одоо арчилсан нам үнэлт дүгнэлт хийгээд 2 жилийн хугацаа алдсан ч гэсэн эргээд баяр цогтод одоо энэ намынхаа бодлогыг зангидах, бодлого тодорхойлохын албан тушаал дээр тавилаа гэж харагдаж байна. Тэгэхээр энэ дээр бас үзэгчдтэй бас нэг сонирхолтой байлгах үүднээс нэгэн мэдээллийг бид нар бэлдсэн. За манай Тэнгэр телевизээр 2 жил гарны өмнө Image and Rating гэж улс төрийн соёл, улс төр дэх одоо улс төрчдийн имиж бүрдүүлэлт, үзэл бодлын тухай бид нар бас ийм сонирхолтой нэвтрүүлэг контентыг бэлдэж ирсэн. Одоо бид нар энэ жил Image and Rating нэвтрүүлгийнхээ шинэ улирлыг шинэ одоо форматтайгаар дахин хийх гэж байгаа. Тэгэхээр яг одоогоос 2 жилийн өмнө гэж хэлж болно. 2024 оны 5 сарын 9-ний өдөр энэ нэвтрүүлгийн дугаар цацагдж байжээ. Тэр үед манай Image and Rating нэвтрүүлгийн финалистууд баяр цогтыг хэрхэн дүгнж байсан, баяр цогтын улс төрийн карьерийг товчхон дүгнсэнийг одоо та бүхэнд хүргэе. Ер нь тэгээд хэлэхэд баяр цогтын хувьд бол verbal image, visual image хоёр нь зүрдэггүй улс төрчл гэж хэлэх юм байна. За гэхдээ тэр юу хийсэн бэ гэж асуулт. Баяр цогт гэмэх улс төрчийг харахаар 4 парламент дамнаад улсын хурлд улс төрд идэвхтэй ажиллахдаа алдсан ч тохиолдол, онсон ч тохиолдол. Хамтарсан засгийн газар буюу үзэл санаа харьцангуй өөртөө үргэлжийн одоо сөргөлдөгч байх ёстой хоёр нам ийм стандарт тусаар гэж тодорхойлчихсон шүү дээ хоёр. Стандарт тусаар нэгдэх энэ хөдөлгөөний архитектор нь баяр цогт байсан. Магадгүй арчилсан намд сангийн сайдын суудлыг өгч байж л энэ хамтарсан засгийн газар байгуулах гэсэн. Тэгэхээр энэ хилцээрт баяр цогт ямар том өвд байсан илт байгаа шүү. Тэр зүсмэн дээр очиж суухдаа баяр цогтод бол одоо манай эдийн засагт гавья гэж болох ажлыг яахаарахгүй хийсэн. Оюу толгойн гэрээ хийсэн гэдэг нь бол манай эдийн засагт бол амь тариа байсан. Ер нь аливаа улсын ашиг сонирхлыг татахын тулд хөрөнгө оруулалтыг татдаг. Манайх чинь 3 дахь зөрчил үзэл баримтлууд орхиогүй явж байгаа. Энэ дайны явцд ч гэсэн тэрийг хэрэгжүүлэл явж байгаа шүү дээ.
Герман нэрлээ, Франц нэрлээ, Пах нэрлээ, Нүүбэн нэрлээ ч юм тийм. Тэгээ 3 40 хөрөнгө оруулалт гэхээр одоо оёдл хоол юм. Манайх энэ гэрээний ачаар 3 дахь хөрштэй болсон гэж ярьдаг. Манай улс төрчид үгүй. Манай эдийн засаг үүний ачаар 3 дахь валюттай болсон. Энэ хүний дийлэнхээр ер нь Монголын ард түмэн тэр чигээр оюутлогын гэрээний тухай хэлдэг шүү дээ. Оюутлогын гэрээгээр л тань. Тэгэл нэг улс төрийн сонгуульч юм уу те? Улс төрийн акц энэ хүн дээр үүсгдэг болсон. Тэгсэн мөртлөө ерөнхийдөө баярын тухай ярьдаг байхгүй. Популист хүн бол оюутлогын гэрээ байгуулсан гэдгээр өдийд бол Монголын оройд гарах хэрэгтэй. Зөв тий. А гэтэл хашир улс төр чимээг бас тэр үтгэл хэрэг толбогдсон. Улс төрийг ихэнх хүн хоноод гардаг буудал шиг ашигладаг Монголд. Өрөөгөө цэвэрлдэг. Өөрийнхөө туулсан амьдралыг эргэцүүлж боддог хүн учраас Арчилсан намын институт руу эргэж хөл тавьсан болов уу гэж би харсан. Улс төрийн тохироо нь ямар байх нь хамаагүй. Гэхдээ улс төрчийн хувьд яг энэ байр суурин дээр бол баярцах зүг харагдаж байна. За ингээд өнгөрсөн оны 8 дугаар сараас эхэлсэн Арчилсан намын удирдлагын багийн шинжилэл үндсэндээ 9 сар сунжирсны эцэст шувтрах шат руугаа орлоо. Одоо намын шинэ удирдлагын өмнө бодлого, стратеги өөрчлөн боловсруулахаас гадна аж ахуйн шинжтэй нэг том ажил байгаа нь айлаас айл өрөөнөөс өрөө дамжин түрээсээр толгой хорогдож олон жилийн үр үзэж байгаа намын байгууллага орох орон ойчих аяхтай болгох том даваа байна. Намын төв байраа багтаж шинхээргүй жижиг хэмээн чамлан нураагаад газраа хашаалж арчлалын ордон энд сүндэрлэн гих анонстой он утсанч эцэст нь байрчгүй байдлаа бүр байшин барих газарчгүй болсон Арчилсан нам Эрдэнэвангийн ноёрлын үед шонхор таварт хэсэг төхөнсөнч эзэмшлийн эзэн намын даргаас буумагц эргээд буцах төрхөмжгүй болсон. Намын аппаратын нэгжүүд нь тал талд түрээсийн байранд толгой хорогдсон байдалтай өнөөдөртөө золгож байна. Ямар сандал төрийн ордны их танхим томоохон бүх хурлаа хийж байх вдэ. Нилээд хэдэн жилийн өмнө нэг бус байршилд арчлалын ордноо сүндэрлүүлэн хэмээн шав тавьж, туу цайчилж, сүр дүүлэн болж байсны нэжгээд нэг жишээ нь 2018 онтой холбогдно. Тухайн үед Яарамгийн дэнжид болсон шав тавих ёслолд тухайн үеийн Арчилсан намын дарга Эрдэнэ улсын хурлын гишүүн Пүрвдөрж Нарантуяа за мөн барилгын ажлыг гүйцэтгэгч Хөршзан компанийн захирал Күгшүүзан Батбаяр нар оролцож байсан мэдээлэлд архив болон үлджээ. Тэгвэл өдгөө тамга атгаж буй дарга нь дараах тайлбарыг өглөө. Айлаар бол айлын кармад амжсан орон байрны асуудалтай ийм нам болж хувирсан. Энэ нь өөрөө дахиад Арчилсан намын засаглалыг чадварыг сулруулахад бас ингэж энэ өөрөө муу нөлөөтэй. Хүзүүчний гэж хэлдэг худалдаа хөгжлийн банкта үндсэн намын үндсэн байртай холбоотой маргаан гарсан. Энэ асуудал дээр анх удаага Арчилсан нам шүүхийн маргаан үүсгэж худалдаа хөгжлийн банкта газрын асуудлаараа маргаан үүсгээд өнгөрсөн 5 дахь өдөр анхан шатны шүүг хуралдсан. Энэ уртаалын цэнхэр байр гэж хэлдэг. Энэ байр бас Арчилсан намд нэгдсэн шин дэвшилт холбооны байр гэж Арчилсан намд хамаагүй юм шиг явдаг. Моохын байр гэдэг байр байдаг. Энэ уг нь бол тухайн үеийн Монголын Арчилсан нам буюу Арчилсан нам бас Арчилсан намыг үүсгэн байгуулсан намд хамт энэ Моохын байр гэдэг байрыг тухайн үеийн 1990 онд сайд нарын зөвлөлийн тогтоолоор шилжүүлж ирсэн байдаг. Тухайн үед сайд нарын зөвлөлийн тогтоолоор Гунгад орж гэдэг ерөнхий сайд байхад энэ уртлын одоо энэ бодит өгцөн гэдэг ингээд давхар асуудал гарч байгаа байр. Энэ бүх байрууд дээр бас шүүхийн маргаан үүсгээд явж байгаа. Одоогоор Арчилсан намын байрлаж байгаа төв байр бас хуучнаар залуучууд зурчдуудлаж хэлдэг тэр байранд түрээсээр ажиллаж байгаа. Намын дарга нь байрлах газрыг шийдэж ирсэн нь байраа нурааснаас хойших туулж би Арчилсан намын бичигдээгүй дүрм мэд тогтсон зүйлээ. Энэ утгаар бол одонгийн цогтгэрэл намынхаа байрны асуудлыг шийдэх ёстой субъект нь. Монголдо толгой цохих Tesa Construction-ийн эзэн түнд тийм бүрэн боломж бий. Төрийн ордны танхимд хуралдаж түрээсийн байр хэлсэн намаа тогтсон хаягтай болгох том давааг шинэ удирдлагууд шийдэж чадах нь. Өчигдөр Арчилсан намын үндэсний бодлогын хороо хуралдаж 2028 оны улсын хурлын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах журмаа баталсан байгаа юм. За энэ журамд намын гишүүдийн итгэлийг хүлээсэн дотоод сонгуулиар шүүгдсэн хүмүүсийг л улсын хурлд сойх агуулгыг тусгасан байна. Нэг өсөндөө намдаач танигдаагүй байж тооноор орж ирэхсдэд хаалт хийх чиглэлийг барьж байгаа юм байна. Түүнчлэн үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдож чадаагүй хүмүүс улсын хурлд нэр дэвших боломжч буурах магадaltaй байна.
2024 оны улсын хурлын сонгуулиар ардчилсан намын жигсаалтын 48 кандидат олонний хил амны бай болж илаа. За мөнгө төлсөн жигсаалтад багтсан намдаа хандив их өгсөн нь урдуур бичигдсэн гих зэрэг шүүмжлэл нийгмийн сүлжээнд өрнөж байсан. За энэ нь ч дандаа мэргэжлийн экспертүүдээр жигсаалтаа өнгөлсөн Монгол Ардын намтай харьцуулагдаж ардчилсан намд хасах оноо болж байсан. За тэгвэл эх сонгуулиар ардчилсан нам энэ алдаагаа давтахгүй байх гэж хичээж байгаа бололтой. За энэ дэж намын анхан болон дунд шатанд ажиллаж гишүүдтэй танигдсан намынхаа үнэт зүйлийг хамгаалж ирсэн хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Ардчилсан нам урд өмнөө байгаагүй 24 сарын өмнөөс улсын хурлын нэр дэвшигчтэй хэрхэн шалгаруулах вэ? Хэрхэн яаж хөдөлмөрлсөн илүү хөрөнгө хүчээ гаргасан илүү цаг хугацаагаа зарцуулсан илүү бас гишүүд дэмжигчд ард иргэдийнхээ сандлыг илүү авж байгаа нь илүү боломжийг хүртдэг, гавьяагаа хүртдэг энэ тогтолцоог л бид нэр журамдэл гэж байгаа. Нөгөө талдаа ардчилсан намын үндсэн дүрэнд зөвхөн үндэсний одлогын хорооны гишүүн улсын хурлын сонгуульд нэр дэвшинэ гэсэн заалт бий. За энэ заалтаар бол үндэсний одлогын хорооны гишүүнээр сонгогдож чадаагүй л одоо самбуу, жаргал сайхан, Цогтбаатар тэргүүтээ 8 улсын хурлын гишүүн эх сонгуулиар нэр дэвших боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм а. Үндэсний бодлогын хорооны гишүүн, хяналтын ерөнхий хорооны гишүүн бол нэр дэвшихээр ирэн зохицуулттай байгаа. За манайх үндсэн дүрм дээр нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг өнгөрсөн 68 дугаар хуралдаанаар байгуулсан. Тэгэхээр тэрэн дээр наад асуудал чинь зохицуулсан зохицуултууд ороод ингээд 28 оны сонгуулийн таны ярьж байгаа асуудлууд үндсэндээ шийдэгдчих байх гэсэн хүлээлттэй байна. За хэдийн үндэсний одлогын хорооны гишүүн улсын хурлын сонгуульд нэр дэвших заалтайч ардчилсан намын дотоод фракцуудын ойлголцол болон дүрмийн өөрчлөл, за эсвэл дараагийн нөхөн сонгуулиар энэ асуудал шийдэгдэх боломжтой талаар намын хүрээнд яригддаг. За ийхүү үндэсний бодлогын хорооны сонгуульд өвдөг шорооцсон гишүүдийг нэр дэвшүүлэх хэсэг асуудал эх сонгуулиас өмнө сөхөгдөж магадгүй байна. Үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За Монголын үндэсний олимпийн хороо олимпийн чуулган зохион байгуулагдсанаас хойш 2 сарын дотор гишүүдийн хурлаа зохион байгуулах ёстой байдаг. Үүний хүрээнд өнөөдөр гишүүдийн хурлыг зохион байгууллаа. Энэхүү хурлаар энэ онд зохион байгуулагдах тэмцээн уралдааны төсөв төлөвлөгөө болон шин бүтэц бүрэлдэхүүнээ батлан Монголын үндэсний олимпийн хорооны гишүүд хэлэлцлээ. Монголын үндэсний олимпийн хороонд Америк хөл бөмбөгийн холбоо, Монголын рөөнгийн холбоо, электрон спортын холбоод шинээр гишүүнээр илслээ. 2026 онд болох тэмцээн уралдаан бүх үйл ажиллагаануудаа ингээд задлаад тэгээд одоо бүх гишүүдээр батлуулдаг. Тэгээд энэ удаа бол ингээд амжилттай одоо батлах гэдэг одоо бас яригдж байна. Энэ маань одоо бүх гишүүд маань спортын холбоодууд маань олимпийн зөвлөлүүд маань энэ бүх одоо хүмүүс маань мэдж одоо энийг одоо харж өөрийн сэтгэлээсээ хандаж одоо ингэж сайхан үг одоо үгсээ хэлж одоо ингээм хамтарч ажиллахаар ингэж болж байгаа. Тэгээ миний хувьд болохоор тамирчдын комиссийг төлөөлөөд оролцож байгаа. Тэгээ цаашдаа бас тамирчдынхаа дуу хоолойг бас илүү дэлгэрэнгүй илүү бас ойроор ингэж дуу хоолойгоо илэрхийлье гэж бодож оролцож байгаа. Тэгээд ер нь бол цаашдаа гендерийн асуудал бас эмэгтэй тамирчдынхаа одоо толгомддог асуудал бас юу хэрэгтэй байгаа. Тэгээ тамирчид бас яг тэр улчлан бас ийшээ нэг холбоодуудаараа дамжуулаад олимпийн хороод бас дуу хоолойгоо илэрхийлж чаддгүй. Тэрийг болж өгвөл бас шууд өмнөөс нь одоо илэрхийлэх тийм зорилгоор өөр нь оролцож байгаа. Манай улсад үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэлээ хийх бэлтгэлийн бааз байхгүй. Энэ нь манай улс тамирчиддаа хэрхэн анхаарал хандуулж байгааг харуулах тод жишээ гэдгийг холбоотын зүгээс хэлж байлаа. Мөн сквош, теннис зэрэг спортын шин төрөлд мэрэгжлийн багш дасгалжуулагчийг нэмэгдүүлэх саналыг олимпийн хороонд хүргүүлж байна гэлээ. Улсаас бол одоо дэмжлэг тусалцаа төсөвт нь суулгаагүй. Ганц л одоо үндэсний олимпийн хороонд
тийм ээ өөрийнхөө бүх болцоогоор дэмжиж энэ тамирчдыг тийм ээ дэмжиж ажиллаж байгаа. Спортын холбоодод ч гэсэн бүгд ажиллаж байгаа. Одоо мэргэжлийн боловсон багш дасгалжуулагч хэрэгтэй учраас бид нар одоо дасгалжуулагчийн дэлхийн олон улсын сквошын холбооноос эксперт дасгалжуулагч авчирсаад хөдөө орон нутагта цаашдаа хөгжүүлэх ийм бодлогын өрөөнд дуулуугаар өгөөд за энэчнээс дэмжиж Энэхүү хурлаар 2028 оны Олимпийн зохион байгуулах комисс үндэсний хороо байгуулах тухай Монголын үндэсний Олимпийн хорооны гишүүд мөн саналаа солилцлоо. Дулааны төлбөрийг байрны метр квадратаар бус тоолуураар хэмжиж төлдөг болох тухай өчигдөр салбарын сайд нь мэдээлсэн. За тоолуураар хэмжиж төлбөл эрчим хүчний салбарт дулааны төлбөрийн алдагдал 20-оос 30%-аар буурна гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Нийслэлийн хэмжээнд 321 мянган өрх дулааны сүлжээнд холбогдсон байдаг. Үүнээс 0.4% нь буюу 1200 өрхөл дулааны тоолууртай байна. Уг нь бол дулааны тоолууртай өрх тоолуургүй өрхөөс 50%-аар бага төлбөр төлдөг ажээ. Товчхондоо бол дулааны хэрэглээгээ хэмждэг болсноор хэмнэлт үүснэ гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэллээ. Шууд үн өртөг өснө гэдэг ойлголтоос илүүтэйгээр бид зүгээр л зарцуулдаг байсан дулааныгаа хэмнэж сураад, хянаж сураад нөгөө талаа илүүдлээ уцад хэрэгтэй хүмүүстэй хэрэгтэй аж ахуйн нэгжтэй өгөх боломжууд нэмэгдэх гэсэн үг байхгүй. Тэгэд өнөөдөр бол тэгж чадахгүй бид нэр ямар ч нөгөө хяналт байхгүй учраас цонхон онголоод өвлжиж штэ. Өвөл хас 30 градустай байхад халууцаад байна гэж цонхон онгол гэж штэ. Энд чинь бол илүүдэл дулаан байгаа. Тэгэхээр энэ илүүдэл дулаан чи хэрэгтэй газар очих хэрэгтэй штэ. Гэтэл нэг нөхрөн зүгээр л ямар ч хэрэг уурсгаад байгаа байхгүй. Тэгэхээр тийм учраас зайлшгүй л одоо дулааны толгойд тавьж ашиглах хэрэгтэй. Нийт өрхийн 53%-ийг тоолууртай болох боломжтой гэх тооцооллыг эрчим хүчний яамнаас гаргасан. Тоолуурны үнийг тухайн өрх гаргах ба тоолуурны дундаж үн 1.2 сая төгрөг байх юм а. Манай улс тоолуурны тогтсон стандарттай. Тиймээс энэ ажлыг хэрэгжүүлэхдээ стандарт хангасан тоолуурыг суйрлуулах юм. Гэвч нэг хүндрэл үүсэж байгаа нь 2010 оноос хойш баригдсан барилгууд халаалтын хэвтээ тэнхлэгийн системтэй учраас тоолуур тавихад хялбар. Харин хуучны босоо системтэй барилгуудын хувьд айл бүрт тоолуур тавих нь хүндрэлтэй байгаа. Одоо шинээр баригдах барилгуудыг анханасаа тоолууртай байх норм нормативыг хот байгуулалт орон сууцчлалтын яамнаас боловсруулж байгаа гэлээ. Энэхүү норм батлагдсны дараагаас барилгуудад шаардлага болон хяналтыг тавьж эхлэх юм а. Сүүлийн үед ашиглалтанд орсон шинэ орон сууцны хорооллууд. Энэ шинэ орон сууцны хорооллуудын барилгууд бол дандаа нөгөө айлуудын гэрийнх нь энэ халаадаг тэр босоо шугам гэдэг дулааныхын шугамуд нь энэ коридортой байж байгаа. Эсвэл коридортой эсвэл гэртээ тэр коллекторгээ байж байгаа. Тэрэн дээр тоолуур тавьж болно. Хуучны ашиглалтанд орсон орон сууцны барилгууд ч бүгдээрээ нөгөө нэг хоолой тийм үү хоёр хоолой системгээд ингээд дотор ингээд төмөр одоо шугамуд нэг давхраас нь 9 давхар айр хүртэл ингээд явчихсан. Тэрнээсээ одоо ингээд паарууд нь байдаг байхгүй юу? Ийм айлууд дээр тоолуур тавихад хүндрэлтэй. Тэрэн дээр бол одоогийн зүгээр энэ усны шугам дээр нь дулааныхын шугам дээр нь тоолуур тавьдаг биш. Өөр тустай одоо тэр ууршуулагчаар юм хэмждэг. Ашиг лөшөө гэрт нь одоо нэмэлт ийм агаарын юм уу алсын зам мэдээлэлээр хэмждэг ийм тоолуур тавих шаардлагатай байна. Одоо 1 м квадрат дулааныг 1012 төгрөгөөр үйлдвэрлэж 506 төгрөгөөр түгээдэг. Өөрөөр хэлбэл дулааны төлбөрөөс 50% алдагдлыг эрчим хүчний салбар үүрдэг. Тэгвэл дулааны тоолуурын систем чиглэснээр энэхүү алдагдал багч гэсэн буурах боломжтой гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. За ажиллах хүч ялангуяа улсын бүтээн байгуулалтад нэн тэргуунд одоо дайчлагддаг ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэгддэг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв политехник коллежууд томоохон компаниудтай хамтарч ажиллахаар боллоо. Цаашид ажил олгогч сургуулиудад захиалгаа өгч улмаар хэрэгтэй мэргэжилтнийг бэлтгэдэг тогтолцоонд Монгол улсын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагууд шилжиж байгаа юм а. Энэ бол засгийн газрын зүгээс боловсролын салбарт хийж байгаа чөлөөлөлт юм. Сургууль дангаараа ур чадвартан бэлтгэдэг тогтолцоо үеийн өнгөрчээ. За төгсөгчид дипломтойч ажилд бэлэн биш. Харин ажил олгогчид ур чадвартай ажилтан хайсаар байна. Иймд мэргэжлийн боловсролын байгууллага болон бизнесийн салбар хамтран ур чадвартай ажилтан бэлтгэдэг тогтолцоонд шилжих алхмаа хийлээ. 2017 онд холбооны бүгд найрамд Герман улсад бас яг энэ мэргэжлийн боловсролын талаар сургалтанд хамрагдж явах үед Герман бол томоохон компани аж ахуйн нэгжүүдийнхаа дэргэдэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг ажилуулдаг. Ингээд тус компани нь манай
компанид ямар чиглэлийн мэрэгжилтэй хэрэгтэй вэ гэдгээр захиалга өгдөг. Ингээд боловсролын салбарт тэнд нийлүүлэлт хийдэг. Цаашдаа мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг бол компани аж ахуй нэгж байгууллагуудын дэргэд байгуулж компаниуд нь захиалга өгдөг, боловсролын салбар нийлүүлэлтээ хийдэг, төгсөөд гарахаар нь ажилд авдаг. Ийм л тогтолцоог нэвтрүүлэх нь бол цаашдын одоо бидний хөгжил байна. Ажлын байранд бол үнэхээр одоо эрэлт хэрэгцээ бол байгаа. Тэгээд эрэлт хэрэгцээг бас нөгөө талдаа хоошид илүү дэмжиж өгөхийн тулд бас засгийн газраас өсөх зүйл бол мэдээж экспортоо дэмжих. Экспортоо дэмжих гүн хоёрдугаар бол ер нь Монгол орны хувьд бол аялал жуулчлал маш чухал. Тэгээд ер нь энэ сургуулиудыг бас харж байхад ер нь IT AI талдаа бас энэ сургуулиудтай хамтарч ажиллах тийм боломжууд нийт компаниудад бас байгаа болов уу гэж бодож байна. Тэгээ энд хамгийн гол асуудал мэдээж болсон хүчний асуудал. Бид нар байнга одоо өдөө хүртэл хүмүүсийг шинээр авч өөрсдөө бэлдэж байнга сургаж ингэж ирсэн. Тэгээ энэ ачааллаас бас өнөөдрийн болж байгаа арга хэмжээс билээ одоо хөнгөлцөх. Нэг талаасаа бид бас энэ хүмүүсийг бэлдэх, болсон хүчнийг бэлдэх, мэрэгчлээ хүмүүсийг одоо чанартай бэлдэхэд бол их гол одоо бас тийм үе талыг нээж өгч байгаа юм байна гэж ойлгож байна. Аж ахуйн нэгж компаниуд өөрсдийн хэрэгцээ шаардлага цаг үетэйг нийцүүлэн сургалтын агуулга хөтөлбөрийг хамтран шинжилнэ. За санхүүжилт хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Мөн аж ахуйн нэгжүүд өөрсдийн хэрэгцээнд нийцсэн шадралыг болгосон хүчин бэлтгэх боломж бүрдэж байгаа юм а. За сургуулийн дэргэд хувийн хвшлийн оролцоод дадлах сургалтын төв, лаборатори, гарааны компани байгуулахад хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг нээж байна. Үгээрч зогсохгүй тухайн суралцагчийг цалинтай дадлагжих, ажиллах боломжийг нээж өгч байгаа юм а. За дотоод орчны агаар гадаахаас 2-5 дахин бохирдолтой байдгаа гэх судалгаа бий. За энэ судалгаанаас үндэслээд энэ оны 3 дугаар сард дотоод агаарын стандартыг шинжилэн баталсан байгаа юм. Гэсэн ч сургууль, цэцэрлэг, зах худалдааны төв зэрэг олон хүн цугладаг газруудад агааржуулалт муу удаан хугацаанд байхад эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсээр байгаа юм а. 6 сард нөгөө Хүн хоногийн 24 цагийн 70 гаруй хувийг тасалгаатай орчинд өнгөрүүлдэг. Гэтэл манай улсад дотоод агаар сэлгэлт маш муу байдаг. Жишээлбэл Гранд Плаза худалдааны төв барилгынхаа агааржуултыг гадна агаараар сэлгэх байдлаар шийджээ. Өөрөөр хэлбэл тусгай агааржуултын систем байхгүй гэсэн үг. Тийм учраас зундаа халуун бөгчим, өвөлдөө хүүтэн учир үйл ажиллагаа эрхлэх, ажиллаа хийхэд хүндрэлтэй байдаг хэмээн худалдаа эрхлэгчид хэлж байна. Энэ асуудал ихэнх худалдааны төвүүдэд тулгамддаг учраас үйлчлүүлж буй иргэдэд ч тухгүй байдгийг илэрхийлжүүлээ. Агааржуулалт маш муутай, айгүй бөхчин байдаг. Толгой маш их өвддөг. Мэдээж ингээл өдөржингөө сухаар арайхан тийш ингээл хавгнаад эхэлж байгаа юм. Амар бөхчмтэй. Ер нь бол тулгамдсан шүү дээ. Толгой өвдөн гарч агаар амьсгална, халууцна. Нэг өөртөө дасаг өөртөө кондишнер тавьдаг. Гарант бол ямар ч тийм кондишн тавих боломжгүй гэсэн. Зундаа айгүй бөхчм өвөл хүүтэн байдаг байхгүй юу? Толгой тарих угаас нэлээ амар өвдөх тий. Тэг нэг орж ирж байгаа хүмүүс ч гэсэн угаас амар бөхчм байна, юм байна гэдээ жоохон үйлчлүүлж байгаа хүмүүс ч гэсэн жоохон тухгүй байдаг агараа. Тэгээ ерөөсөө угаас цаанаас шийдэж өгөхгүй л ингээ олон жил болж штэ. Хүүхдтэйгээ хамт ингээ тэрэгэн дээр түрээд дэлгүүр хийсмэр ч юм уу санагдахаар амар бөхчм болохоор хүүхдэд дагуулж орохоор агаарлаж чадахгүй айгүй бөхчм. Айгу бөхчөн санагддаг. Тэгээд юм кондишнтэй бол зүгээр хайрын газрууд ялангуяа том маалууд. Дотоод агаарын стандарт сургууль цэцэрлэгтэж мөрдөгдөхгүй байгааг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хэлж байна. Тухайлбал нийслэлийн хэмжээнд 16 сургууль цэцэрлэгт хяналт шалгалт явуулахад хүүхэд удаан хугацаагаар суухад толгой өвдөх зэргээр эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг тогтоожээ. Үүнд анги танхимын хүрэлцээнээс үүдэлтэй хүүхэд дүүргэлдэж нөлөөлж байгаа. Судалгаагаар хичээлийн танхимд нүүрс хүчлэнхийн стандартын хэмжээнээс 2-3 дахин өндөр байгаа нь нотлогджээ. Сургууль цэцэрлэгүүдэд бол агаарын чанарын стандартын шаардлагыг хангасан нөхцөл бол одоохондоо байхгүй. Ялангуяа агааржуулалтын системээс үүдэлтэй зүйлүүд бол тоос онцор гэдэг ч юм уу гадны орчны агаартай холбоотой хүүхдийн одоо 1 м2 нягтралтай холбоотой тийм ээ нүүрс төрөгчийн давхар эслийн агууламж анги танхим дотор хичээлийн цагуудад стандартаас давсан үзүүлэлтүүд бол ажиглаж байна.
Агаарын чанарыг тусгай мэдрэгчээр хэмжих, гаднаас орж иж байгаа агаарын тоосон цэргийг шүүх, агаар сэлгэх синс эсвэл кондишнтэй байх зэргээр бүх үзүүлэлтийг шинэ стандартад нарийн тусгасан. Гэтэл энэ стандарт бодит байдал дээр хэрэгжихгүй байгааг иргэд болон салбарын мэргэжилтнүүд хэлж байгаа юм а. Тасалгааны агаарын чанар муу байх нь амьсгалын замын өвчлөл болон харшил үүсгэдэг. Тийм ч учраас хэрэгждэггүй стандартыг мөрдүүлэх, түүнд хяналт тавьж, зохих газарт нь шаардлага тавьж, үр дүнг нь нэгтгэх болох нь чухал байна. Хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. За энэ удаад мод үржүүлэхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоргийн гол компанийг үүсгэн байгуулагчтай бизнесийн орчны талаарх байр суурийг нь сонслоо. За түүний хувьд жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлийг 6 жил хөөцөлдөж байгаач авч чадахгүй байгаа юм байна. Жилд дунджаар 200 мянган мод тарихын зэрэгцээ ойн зурвас байгуулдаг. За гэтэл түүнийг банк баталгаат хөрөнгийн их үүсвэргүй гэж үнэлж зээл олгодоггүй байна. За үүнээс гадна жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээл бүрдүүлэх баримт бичих шат дамжлагын хувьд хүнд суртал ихтэй байдгаа гэдгийг тэрээр хэлж байлаа. Манайх болохоор ерөнхийдөө бол мод үржүүлэхийн газар маань навчит модны чиглэлээр явдаг. Ойжуулалт нөхөн сэргээлтийн одоо зориултаар ашигладаг хайлаа суулаас болоод нөгөө говь цөлийн бүсэд дасан цогц хурах боломжтой зака, жигд, сухай зэрэг моднууд үржүүлдэг. За хээрийн бүсд болохоор ойн зурвас болоод ойжуулалтанд хэрэгэлдэг хайлаа суулаас, шархвайс, аамун бургас тийм навчит төрлийн 20 гаруй зүйлийн моднуудыг ойжуулалтанд гаргаж тэрийг боожуулж өөртөө ургуулдаг байгаа. Манайх бол зөвхөн яг модоо үржүүлэхээс гадна ойжуулалт одоо ойн зурвас нөхөн сэргээлтийн ажлуудыг хийдэг. Мэдээж асуудал байлгүй яг одоо бид нар чинь баг манай мод үржүүлэгч ойн инженер яг энэ чиглэлийн ойн салбарт ажиллаж байгаа дийлэнх баг 80% эмэгтэйчүүд байдаг энэ үйл ажиллагааг авч явдаг. Тэгээ бид нар чинь яг ингээд нэг уламжил болсон л энэ мод үржүүлэг дээр нэг хүрдээ барайл техникийн хүчээс ахгуулаад ингээд маш их юм хэрэгтэй байдаг. Энэ олгон дээр ингээд бид нар чи өөрсдөө ингээд шууд нэг энэ тонн төхөөрөмжийн айгүй юу импортоор орж ирж байгаа сүүлийн үеийн автомат юмыг бол ингээд авах боломжгүй. Энийг ингээд бас дэмжээ төрөөсөө маш сайн хөнгөлтөө ч юм уу иймэрхүү зээлээр бид нарт ингээд бүрэн автоматар шийдэх техник инновацийг нэвтрүүлэх юм бол мэдээж маш их хэрэгтэй байгаа. Энэ олгоныг бол удамжилж байгаа. Манай ойн салбарч гэсэн энийг бид нараас хүлээж аваад бид нарт бас энэ талаар ч гэсэн бас дэмжиж ажиллаж байгаа. Бас арга чарга бас хайж байгаа. Тэгээд бид нар чинь бас хавраас намар хүртэл маш их ажилтай байдаг. Яг одоо эд тарилтын үеэр, намар бас тарилтын үеэр хүн хүчний асуудал одоо манай ер нь бол хүн хүчний асуудал маш чанга байгаа. Тэгээд бас манайх өөртөө үржүүлээд ургуулж байгаа моднууд маань бас худалдаа авалт бас жоохон хэцүү. Ууд урхаанууд маань аюу их том тоо тавьчихсан бараг 600 саяад мод тарина гэдэг ингээд тэр бум модны хүрээнд амлалт авцсан. Тэгтээ тэрийг ингээд аж ахуйн нэгжүүдтэйгээ яаж холбож өгч байгаа юм энэ талаар бас жоохон тутмаг байдаг. Энэ олгоныг цаг тухай байнга бид нар бас мэдээлж явж байгаа. Энийг яг үржүүлэг хийдэг хүмүүстэйгээ холбоод тэгээ цаашаа ингээд яг нэг 2 жилийн дараа танахаас ийм суулгах авна гэж захиалгын журмаар ч юм уу ингэж яваад эсвэл ойжуултыг танах яг энийг хийгээрэй гэх юм бол айгүй үр дүнтэй тэр бум модыг бол дор нь тарьчих ийм том боломж байгаа. Аж ахуйн нэгжүүд ч гэсэн айгүй хурдан бас бие хөл дээрээ бос зогсох ийм айгүй том боломжууд байгаа. Тэр бум мод зарлаад бол маш их юм өөрчлөгдсөн. Иргэд аж ахуйн нэгжүүд бид нар ч гэсэн бас тодорхой хэмжээний бас үнэлэгдэж ирсэн. Тийм болохоор энийг бас зөв зүйтэй бодлохоор авч яваасаа л гэж бодож байгаа. Одоо тэр жижиг дундын зээлийг би одоо бараг 6 жил хөөцөлтөд авч үзээгүй. Ер нь бол бүх банкуд дээр одоо ингээд эко зээл, ногоон зээл, одоо цагаан зээл гэл ингээд нэг гарч шүү дээ. Одоо айгүй одоо манайх ингээд үндсэн компани харьцаг банкнаас хүртэл одоо танаа ийм зээлээ энийг авъя. За болно гэж судлаад явахаараа маш их одоо шат дараа цаас их бүрдүүлдэг. Тэгээд дээр нь яваад очиход одоо үржүүлэхийн газрын маань үнэлэхгүй.
хүлэмж тэр их мод байж тэ тэр их том талбай дээр зөндөө юм хийсэн. Тэр хүлэмжнээс ахгуулаад тэр хашаа байшин за тэр юунуудыг ерөөсөө үнэлдэггүй. Банк маань биднийг нөгөө барьцаан тавхан байхгүй гэдэг шалтгаанаар биднийг үнэлдэггүй байхгүй. Тийм болохоор бид нар яг тийм ер нь бол жижиг дундаас нэг ч зээл би бол авч үзсэнгүй. Ер нь бол манай үржүүлэгчд ихэнх нь ер нь тийм зээл ер нь аваагүй. Тодорхой хэмжээний энэ жилээс бол тэрбум сан гэдэг яг банкуудын юм нэг хамарсан сан байгуулсан байгаа. Тэр сан маань ер нь бол энэ аж ахуй нэгжүүдийг бас холбож банкудтай холбож өгөх ойжуулалт хийх санхүүгийн тусгах иймэрхүү ажил эсвэл банкуд дээр нь ингээд хөнгөлтэй зээл нэг хувийн одоо буцаа олголтыг авах юм иймэрхүү ажлуудыг зохион байгуулж байгаа ч гэсэн яг одоо яг тэр шийдэлтэд хүрээгүй байгаа. Үнэхээр сайхан юм ярьж байгаа. Бид нар ингээд одоо сүүлийн үед бол яг үннийг хэлэхэд бол чих бол дүржирсэн шүү дээ. Одоо хурал зөвлөгөөн болгон дээр л за одоо та нар тий одоо өнөөдөр бид нар юу нуруунд дээр авч явж байгаа гэхээр маш их татврын асуудлууд байгаа. Маш их энэ хөнгөлтэй өнөд бидний одоо модуржуулаг дээр очиод маш их ажил бүх юм байгаа ч гэсэн бид нар ингээд буцаага төрөөс авах ямар ч хөнгөлт авах уу. Наазахын одоо тэр шинээр орж ирж байгаа гадаад дотоодын маш их тийм автомат тоног төхөөрөмжүүд байна. Бүрэн автомат хүлэмжүүд байна. Тэр 100 хэдэн саяын 400-500 саяын юмыг манайх модуржуулаг дээр би аваад тавих ямар ч боломжгүй. Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлээ. Хамтдаа анхаарлаа хандуулсан танд баярлалаа.